1.6 сая жилийн өмнө herpes хэмээх энгийн вирус шимпанзегээс орчин үеийн хүний өвөг болох Homo erectus руу халдварласнаас хойш хүмүүсийн хувьд халдварт өвчин хэмээх асуудал үүсч эхэлсэн гэдэг. Харин одоо үед эрдэмтэд Сибирийн мөнх цэвдгээс хэд хэдэн эртний вирусыг илрүүлжээ. Тэдний үзэж байгаагаар хурдцтай хайлж байгаа мөсөн учлагны дороос бидэнд аюул занал хийлж болох бүр хүн төрөлхтнийг сүрлийн эрмэгт авчирч чадах вируснууд гарч ирж магадгүй гэж таамаглаж байна. Тэгвэл эртний аюултай вирус гэж юу вэ? Эртний вируснуудыг яагаад аюултай гэж үзээд байгаа гэхээр хүн төрөлхтний үүсгээс ч өмнө амьдарч байсан вируснууд дахин гарч ирвэл хүний бие тэднийг хүлээн авах чадваргүй. Дархлааны систем тэдний талаарх гений мэдээлэлгүй учраас дэлхийг хамарсан цар тахал өмнө нь хизээж байгаагүй аюулт өвчнүүд тархаж магадгүй гэж үздэг. Дэлхий дээр нийт 10-31 зэрэгтэй тэнцэх вируснууд байдаг гэж тооцоолсон. Хэрэв тэднийг бүгдийг нь уртааш нэгнүүлэн өргөвөл 100 сая гэрлийн жилийн урттай болох юм. Бидний анзаардаггүй нэг аимшигтай тоо баримт гэвэл дэлхий дээр жил бүр 16 сая хүн нэм бактериас гаралтай өвчнөөр нас бардаг. Жишээ нь мэдрэлийн болон булчингийн саажилт үүсгдэг Clostridium botulinum гэдэг вирус нь 3 грамм байхад л Англи улсыг тэр чигт нь устгаж чадах ба ийм вирус 400 грамм байхад л дэлхийн бүх хүнийг хөнөөж чадна. Бидний өмнөх дугааруудад дурдсан хүн төрөлхтнийг сөнөөж мэдэх солир, цөмийн дай, галтуул зэрэг томоохон гамшигуудаас илүү ойрын үед бидэнд бодитойгоор аюул учруулж болох хамгийн их магадaltaй аюул бол вирус болон бактери. Тэгвэл тэд хаанаас гарч ирж болох вэ? Арктикийн мөсөн доороос. Арктик бол маш өргөн удам учраас түүний мөсөн учлаг доор хэдэн 10, магадгүй хэдэн 100 төрлийн бидний огт мэдэхгүй балар эртний вирус бактериуд хадгалагдаж байгаа. Сүүлийн хэдэн 10 жилд уур амьсгалын огцом өөрчлөлтөөс болж хойд туйлын мөсөнд хэдэн мянга, магадгүй сая жилийн туршид хадгалагдаж байгаа хөлдсөн зомби вируснууд дахин сэргэж амьтад болон хүмүүст халдварлах эрсдэлтэй байна. Тэд мөсөн гол мөнх цэвдэгт нуугдж байдаг. Дэлхийн цаг уур үргэлж нэг хэвэндээ байгаагүй бөгөөд энэ газруудад олон мянган жилийн өмнө өвснөгөө цэцгэлж ан амьтдаар дүүрэн газар байсан. Харин мөслөг эхэлсний дараа вирус бактериуд мөсөнд дарагджээ. Эдгээр нэм бактериудын ихэнх нь хүмүүст хор хөнөөл учруулахгүй гэж үздэгч бидний мэдэхгүй хичнээн төрлийн үхлийн аюултай зомби вируснууд хөлдөө мөсийг хайлахыг тэсээ ядуу хүлээж байгааг бид мэдэхгүй. Тэгвэл тэд бидэнд ямар аюул учруулж чадах вэ? Дэлхийн түүхэнд 5 том үндсэн мөслөг явагдаж байсан. Хамгийн анхных нь 2 тэрбум жилийн өмнө байсан бол хамгийн сүүлийнх нь 3 сая жилийн өмнөөс эхэлж өнөө хүртэл үргэлжилсэн. Харин сүүлийн 11 мянган жилийн хугацаанд цаг агаар багаар дулаарч байгаа билээ. Тэгвэл 3 сая жилийн өмнө амьдарч байсан амьтад ямар вирус тээж байсныг бид одоогоор мэдэхгүй. Түүнээс гадна вирус бактери нь тухайн орчин нөхцөлд хувьсан өөрчлөгдөх өндөр чадвартай учраас байнга өөрчлөгдөж, шинжлэгдэж байдаг. Тиймээс одоогийн бидний бие организм балар эртний үеийн нэм бактерийг хүлээн авах чадваргүй. Жишээ нь одоо цагт Амазоны ширэнгэн хойд амьдардаг зэрлэг омгийнхныг энгийн ханиадаар өвчлүүлэхэд л устан үгүй болох магадaltaй гэдэг. Коронавирус гэхэд л цоошин вирус биш, өмнө нь байж л байсан. Гэхдээ сүүлд төвсөн өөрчлөгдсөн хувилбар гарч ирснээр хүн төрөлхтнийг сандраагаад авсан. Тиймээс л хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан бидний мэдэхгүй ням вируснууд бидэнд маш том аюул сүрлийг авчирч болно гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Дундад 100-д гарч байсан үхлийн аюултай тахал хэдэн 100 сая хүний амийг авч Европ твийг устгах шахсан байдаг. 1918 оны Испани ханиад ч гэсэн үүнтэй адилхан байсан. Сонирхолтой нь Европын хойд нутгуудад Испани ханиадаар нас барсан хүмүүсийн шарилыг дахин судалж үзэхэд тэрхүү аюулт вируснууд одоо ч гэсэн дахин халдварлах чадвартай байсан гин. Учир нь хойд бүс нутгуудын газар нь мөнх цэвдэгтэй учраас вируснууд бүрэн устдаггүй ажээ. Хэдийгээр бид одоогоор олон төрлийн эм тариаг гаргаж ихэнх бактерийг эсэргүүцэх чадвартай болсон хэдий ч нэм бактериуд цаг үргэлж шинэ хөлбөрт шилжиж дасан зогсож байдаг нь бодит аюул юм. Тэгвэл хүмүүс хэдэн сая жилийн өмнө оршиж байсан үхлийн аюултай вирусээр халдварлавал юу болох бол? 2014 онд Сибирийн мөнх цэвдгийн хөлдсөн давхаргын 30 метрийн гүнээс 32 мянган жилийн турш унтаа байдалтай байсан эртний вирус олдсон. Үүнийгээ тэд питовирус сибирисум гэж нэрлсэн. Бусад вирусээс ялгаатай нь аврах том хэмжээтэй байсан бөгөөд доохын вирусээс 10 дахин том байжээ. 1.5 микрометр хэмжээтэй учраас энгийн микроскопын дуран гарч харж болдог. Энэ зомби вирусыг шинжилж үзэхэд орчин үеийн эсүүдэд халдварлаж үржиж эхлэхэд эрдэмтэд үнэхээр сожирджээ. Тиймээс энэ вирус олон мянган жилийн өмнө ямар нэг амьтныг өвчлүүлж байсан тодорхой гэж хэлж болно. Азар тэднийг одоо зөвхөн лабораторид өндөр хамгаалтанд хадгалдаг. Хэдийгээр энэ вирус хүнд халдварлахгүй гэж үзэж байгаа ч 32 мянган жилийн настай вирус ч гэсэн орчин үеийн амьтанд халдварлаж өвчлүүлэх боломжтой гэдгийг ойлгуулсан юм. Тэгвэл 2013 онд Францын Марсель хот дахь шинжлэх ухааны судалгааны төвийн вирус судлаач нар өөр нэгэн аврах вирусыг олж нээжээ.
Тэд үүнийг Марсель вирус гэж нэрлэсэн. Энэ эртний вирус нь 30 сая жилийн настай бөгөөд тэр үеийн Австрали, Антарктидаас бусад дэлхийн бүх хэсэгт тархаж амьтдад халдварладаг байсан бололтой. Хэрв энэ вирус дахин сэргэж хүмүүст халдварлавал ямар аюул учирч болохыг одоогоор мэдэхгүй байна. Үүнээс гадна эрдэмтэд 1992 болон 2015 онуудад төвдийн мөнх цэвдэг мөсөнд шинжилгээ хийхэд 33 өөр бүлгийн вирусыг олж илрүүлснээс 28 нь өнөөх хүртэл мэдэгдээгүй шин төрөл зүйл байжээ. Энэ дээжүүд нь бүгд хэдэн зуун мянгаас дээш жилийн настай байсан. Тэгэхээр эдгээрээс гадна бидний олж нээгээгүй илүү олон төрөл зүйлийн вируснууд мөсөнд орногдож байгаа. Арктикийн хуурай газрын 20% бидний мэдэхгүй эртний вирус бактериуд бүрхсэн байж болзошгүй. Вирусыг дэлхийд даяар тараахын тулд мутац дамархан орж чадах ганцхан ширхэг сайн хулбар байхад л хангалттай гэж үздэг. Судлаачид зөвхөн вируснууд биш, бактериуд ч хөлдөө байдалд удаан тэсвэрлэх чадвартай байдгийг олж мэджээ. Бактери нь зөвхөн амьд амьтны биед биш, гадаад орчинд ч амьд үлдэх чадвартай. 2005 онд НАСА-гийн эрдэмтэд Аляскийн хөлдөө мөсөн дундаас унтаа байдалд байсан мөсөлтгийн үеийн бактерийг олж дахин амьлуулсан бөгөөд энэ нь бидний өмнө харж байгаагүй төрөл зүйл байлаа. Тэд үүнийг Carnobacterium гэж нэрлсэн ба энэ нь 2.6 сая жилийн өмнө авар гарслан заануудын эрен үед амьдарч байсан гэж үзжээ. Судлаачдын санаа зовоосон зүйл бол энэ нянгийн генийг судалж үзээд хамгийн түгээмэл 3 төрлийн антибиотикт бүрэн тэсвэртэй болохыг нотолсон байна. 2016 онд Сибирийн аслагдсан тосгонд бомб өвчний дэгдэлт гарч олон хүн өвчсөн байдаг. Учир нь тэр зун хит халалт үүссний улмаас мөнх цэвдэг гисэж 75 жилийн настай цаа буугныг сэгцэн ийл гарснаас халдвар үүссэн байдаг. Тухайн үеийн бүс нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж өвчнийг дэгдэхээс хамгаалсан арга хэмжээнүүдийг авснаар энэ өвчнийг дарж авсан байна. Өнгөрсөн 20 дугаар зуунд энэ нянгийн улмаас сая гаруй цаа бууг өвчилж үгсэн байдаг. Хөлдсөн мөсөн дор үхлийн аюултай эртний нянг хадгалсан хэдэн мянган амьтан хүмүүсийн цогц байж магадгүй. Эдгээр хүмүүсийн дотор эртний бактериудаас гадна 1918 онд 50 сая хүний амийг авч удсан Испани томооны вирус ч хадгалагдаж байж болох юм. Сонирхолтой нь хойд туйл нь хөлдсөн эртний вирус бактериуд олддог ганц газар биш юм. Америкийн нэгдсэн улсын Нью Мексикогоос 250 сая жилийн настай эртний бактерийг давсны талс дотроос олсон. Энэ бол анхны үлэг гөрвлүүд амьдарч байсан цаг үетэй холбогдох тийм эртнийх гэсэн үг. Үүнээс гадна Хятадын төв хэсгээс 33-аас 48 сая жилийн настай эртний бактерийг мөн л давсны талс дундаас олсон байдаг. Тэгвэл 1995 онд Раул Кано гэдэг эрдэмтэн модны давирхайд наалтсан зөгөөний ходоодноос 30 сая жилийн настай эртний бактерийг олсон. Тэгэхээр эдгээр балар эртний бактериуд хизээ нэгэн цагт ил гарч ирэх нь тодорхой. Харин тэр үед юу болохыг бид одоогоор мэдэхгүй л байна. Нэг сонирхолтой онол байдаг. Вируснууд бол амьтайч биш, амьгүйч биш гэмээр хачирхалтай амьтад. Тэгвэл зарим эрдэмтэд вируснуудыг дэлхийн гаралтай биш, харийн гаралтай гэж үздэг. Учир нь хэдэн 10 мянган жилийг туулан өөр гарагт хүрснийхаа дараа тодорхой орчин нөхцөл нь бүрдсэн үед таарлсан бодисыг ашиглан өөрийнхөө хуулбарыг бүтээх чадвартай бөгөөд маш хурдан өсөж үржих боломжтой байдаг. Тиймээс харийнхан галактикийн хэмжээнд амьдралыг тараах зорилгоор бий болгосон байж магадгүй гэсэн онол бий. Хэдийгээр энэ нь итгэхэд жаахан хэцүү боловч огт боломжгүй зүйл бас биш бололтой. Нэгэнт вирус бактери ярьсных ганц хоёр хэрэгтэй мэдээлэл хүргэчихье. Өвчин үүсгэгчийн эсрэг бидэнд байгаа хамгийн шилдэг арга нь одоогоор антибиотик боловч орчин үеийн ихэнх бактериуд антибиотик тэсвэртэй болсноор барахгүй. Шинээр мутацид орж уламжлал аюултай болсоор байгаа юм. Ийм мутацид орсон тэсвэртэй бактерийг супербактери гэдэг. Сүүлийн үед ийм бактериас гаралтай томоо зэрэг өвчнүүд ихсэх болсон ба энэ янзаараа бол 2050 он гэхэд хорт хавтраас олон хүний амьд хүрч эхлэх ба бид тэднийг устгахын тулд антибиотикоос өөр арга замыг хайхаас өөр аргагүй болж магадгүй юм. Нэг чухал зүйлийг бид мэдэх ёстой. Вирусын гаралтай өвчнийг антибиотикоор эмчилж болдоггүй. Зөвхөн бактерийн гаралтай өвчнийг л антибиотикоор эмчилдэг. Тиймээс бид бактери, вирус хоёрыг ялгаж ойлгох нь чухал. Үнэн хэрэгтээ вирус нь амьд амьтан биш учраас үхдэггүй. Вирус нь бие даан үржих чадваргүй. Өөрөөр хэлбэл өөрийг нь тээж аваа эзэн биеийн тусламжтайгаар л үрждэг. Дан ганц гений материалаас бүрддэг болохоор бодисын солилцоо гэж байхгүй. Нэг үгээр бол хоолунд иднэ гэсэн ойлголт байхгүй. Тэд хаа таарсан эсүүд дээрээ очиж наалддаггүй. Зөвхөн тодорхой эсүүд дээр л очиж наалдна. Дараа нь өөрийн гений материалаа эзэн эсийн дотор шахаж оруулна. Ингэсний дараа эзэн эсийн ДНХ эсвэл РНХ-ийн системийг өөртөө тохируулан өөрчилдөг. Үүний дараа эзэн биеийн эс нь вирусны уургийг шинээр үйлдвэрлэх замаар үрждэг байна. Зөвхөн далайн усанд л гэхэд 200 мянган төрлийн вирус байдаг бөгөөд 1 литр усанд л гэхэд хэдэн 10 тэрбум вирус оршиж байдаг. Харин бактери нь амьдрах, үржигч шаардлагатай бүхэл зүйлсийг өөртөө агуулдаг. Гэхдээ жирийн эсээс ялгаатай нь бактерийн эсэд цөмгөж байхгүй.
Харин цөмд агуулгадах ёстой гений мэдээлэл нь эсийн доторх шингэнд нь агуулгаддаг. Бактери нь бие даан үржих буюу хуваагдах замаар үрждэг. Тэд эзэн биеийг зөвхөн хооллох, амьдрах орчин болгон ашиглана. Дээр хэлсэнчлэн бактери нь зөвхөн антибиотикт дарагддаг. Дэлхийд дээрх нийт бактери 70 тэрбум тонн буюу хүн төрөлхтнөөс 1200 дахин хүнд. Үүнээс ихэнх хувь нь далайн усанд агуулгаддаг. Хүний биед л гэхэд 39 их найд бактери байдгаас гидсэн дотор л гэхэд 2 кг орчим бактери агуулгаддаг. Гэхдээ бактери болгон муу гэж ойлгож болохгүй. Энэ олон төрлийн бактерийн ихэнх нь хүний биед ашигтай бактериуд байдаг юм. Тэгэхээр хүн төрөлхтөн анх үүссэн цагаас л эхлэн нэм вируснуудын дунд амьдарсаар ирсэн. Цаашдаа ч тэдний дунд байх болно. Үнэн дээр бид өөрсдөө ч дэлхийд ирэх нэг төрлийн вирус гэж хэлж болно. Дэлхийг хүмүүс захирдаг гэдэг ч үнэн дээр вирус бактерид эзлэгдсэн гариг шүү дээ. Харин одоо хамгийн санаа зовоож байгаа асуудал бол хойд туйлын мөсөн доороос ямар төрлийн аимшигтай тахал гарч ирж магадгүйг бид мэдэхгүйд байгаа юм.